Одоо цагаан алга хотгон тийм ээ. Та ер нь байр хизээ захиалгыг захиалснаас хойш одоо хэдэн жил хугацаа өнгөрөөд байна. Өөртөө үүссэн кейсээс тавчгаа яриа. За би 2018 онд захиалга өгсөн энэ байрд 100% төлөлттэй. Одоо 6 жил би туризм байраар явж байна. 6 жил туризм байраар явахдаа 61 сая төгрөг ахаад төлчихсөн явж байна. Тэгэд хамгийн гол нь энэ байр маань 19 оны 2 дугаар уралдалд ашиглалтанд орно гэж хэлсэн учраас иргэд бид нэр итгэж бүх мөнгө өгсөн. Тэгтэл одоо 6 жил ингээд айлаар ингээд түрээсээр яваад мөнгө төлөөд байж байгаа бидний хувьд амар хохирлтой байна. Эргээд манай энэ барилгын яам тамга одоо айгүй хэцүү юм аа. 12 байгууллагын зөвшөөрлөлтөд тамгыг харж иж бид нар чинь итгэж энэ барилгад зөвшөөрлөлтийг үндэслэж юу гэсэн мөнгө өгсөн. Гэхдээ одоо барилгын яам маань өөрөө хариуцлага хүлээдэг юм байна. Зөвшөөрлөлт гэж юм өгвөл цаадах хариуцлагыг ямар ч үед тооцдоггүй. Иргэд захиалагч хоёрын байгууллага хоёрын хоорондын хувийн асуудал гээд хайчдаг юм байна төр засаг маань. Бид нар одоо өсгөлэн зарлж үзлээ, тэмцэж үзлээ. Одоо өөрсдөө аргаа бараад барилга барья гэж байна. Төр засагт бол бид нар их олон удаа юм бичиг явуулсан. Нэг ч хариу ирээгүй. Хаан бол дүүргийн тамгын газар алдарч ахалтан дарга цэрэн дараагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж өгсөн боловч одоо хондоо ажлын манай үр дүн гарахгүй байна. Бидний хувьд одоо бүр төрийн бус байгууллагад гишүүдтэй үйлчлэх төрийн бус байгууллага байгуулад өөрсдөө бүрэн өргөө компани гүйцэтгэх захирлыг манай хохирогч бас Бямсүрэн гэж хүн амаад бид нар өөрсдөө барилга барья гэж шаардлага тавьсан. Гэвч одоо бидэд бас төр засгаас эрхтэй юм зөндөө байдаг. Тэр бүгдийг маань гаргаж өгдөггүй. Бид нар өөрсдөө одоо туйлдчиад байж байна. Тэгэхээр төр засгаас бидний төлөө иргэдийн төлөө дуу хоолой болно гэхэд гүүр нь болж ажиллана гэсэн учраас биднэрт одоо дэмжлэг хэрэгтэй байна. Бидний хувьд бол одоо энэ байгууллагад мөнгө өгөөд 6 жил болсон. Дээрээс нь туризм байр төнд мөнгө төлцсөн. Одоо байр барих мөнгөгүй. Тэгэд одоо болохоор төр засгаас биднэрт хандаж хүнгэлттэй зээл өгөх юм уу? Эсвэл биднийг одоо ямар нэгэн тусламж хэмжлэг өгөөч л гэж гуйж нэг л бид ч байдгаа өгсөн байхгүй юу? Одоо миний насны хүн тэр барилга өгсөн мөнгийг буцаагаад хуримтлуулж чадахгүй шүү дээ. Үр хүүхдүүд маань одоо айлаар явж байна. Туризм байранд явж байна. Энд хэцүү байна. Тэгээд төр засаг бидний хувьд биднийг иргэдийг гудамжинд байлгахгүй төлөө одоо бидний төлөө нэг удаа ч гэсэн дуу хоолой болгож биднэрт ашигтай зээл ч юм уу эсвэл бидний төлөө бодит амьдрал дээр очиж үзээд туслаач л гэж хүсэж байна. Дүүргээ сонгогдсон улсын хурлын саран гэрэлд орж хандж гишүүд хандаж үзүү төлөөлөгчийн санаа. Үзээ. Үннийг хэлэхэд орж хаан тэгээд том яриад байдаг бидний төлөөлөл болж биднэр дэмжиж гарсан хүнийг ч удаа биднэр хуулцаагүй. Үннийг хэлэхэд энэ хүн чинь бас айгүй сайхан ярьдаг мөртлөө яг өрсөндөр бууж чаддгүй юм билээ. Харин саран гэрэл гишүүн бол бидний хувьд бол нэг 2-3 удаа уулзаж бас нааштай хариу хэлсэн. Гэхдээ хөрсөндөр бууж тусалцаал үзүүлдэггүй. Нэг хэлэхэд бид нар одоо ингээд дуу хоолой болгож гаргаад дэмжиж явуулсан гишүүдээ иргэдэн ингээд гудамжинд гарчаад байхад яагаад бидний төлөө ажиллаж болдгүй юм бэ гэд гайхацсаж байна. Энд одоо төлдөж шít бид нар мэдээж мөнгө төлөхөд ямар нэгэн санхүүгийн их үүсвэрээр үүсэж байгаа шүү дээ. Байрны урьдчилгаа дээр төлсөн мөнгөг ямар санхүүгийн их үүсвэрээр хэлсэн бэ та? Би ч одоо төр та гарцсан лазараа хөдөлмөрлсөн мөнгө л өгсөн. Одоо тэгээд туризм байранд 6 жил 61 сая төгрөг ахад нэмээд үлжээд явчих. Одоо тэгээд яхаж мэдгүй л болчиход болохгүй л яндан дээр байж болтгоо тэр дутуу байранд ордог юм уу гэж бодоод сууж шít. Тэгэхээр төр засаг одоо энэ томчуул маань ухнагийн хөрсөг ерөнхийлөгч одоо ард түмэн гудамжинд гарчаад байна шүү дээ. Бидний төлөө ажиллаж өгөөч л гэж гуйж шít. Харгаа ороод ингэж явчих.